Ингээд энэ хүү тайснаа бас нэгэн эрхэм мөнийг өрн зарж хөтгөлийн тайснаа мэдтгэд дэвшүүлж үг хэлнүү хэмээн Улс аймгийн засаг дарга Сэмждийн Батчааргал таныг та бүхнийхээ халуун арга талчтанд ор энэ хүү тайснаа өрн зардъя. Сайн байцгаана уу эрхэм хүндэт Улс нутгийн уугуул Дархан Сэлэнг аймгийн суугуул ард иргэд та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэдчилж байна. Улс нуураа төшөглөн өндөр улс өргөн хөндийгөө тэрвэрч өссөн Улс нутгийн минь ард иргэд эх орныхоо өнцөг булан бүрт аймагт суманд аж төрн амьдарч байгаа үлээ. Та бүхнийгээ бас очсон газраа ажилсаг хөдөлмөрч зан чанараараа арга билэг авьяас чадвараараа амжилт гарган аж төрн амьдарч байгаа гэдэгт галголомтоо сахин суугаа Улс нутгийн аханд байсан бас итгэж найдаж харж явдаг шүү гэдгийг бас илэрхийлж хэлхийг хүсэж байна. За энэ удаагийн бас та бүхэнтэйгээ уулзж байгаа энэ арга хэмжээнд дээр одоо миний би Улс аймгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бас мэдээлэл хийх ийм үүрэгтэй. Ингээд одоо бас нэг баяр ёслолын шин чанартай байхад баахан юм нуршиж яраад яах вэ? Товчхон бас ингээд ярихад өнөөдөр Улс аймаг 85,000 хүн амтаа тэгээ 3 сая орчим малтаа 19 сумд аж төрн амьдарч байна. За урд өмнө нь бол аймаг орон нутгийг бас хөгжлөөр нь ингэж уралдуулж, жагсааж, хардаг. Гэхдээ эдийн засгийн өрсөлдөх чадвараар нь дүгнэж үздэг байсан. Ингээд одоо эдийн засгийн өрсөлдөх чадвараар нь дүгнэж үзвэл Улс аймаг бол нэг дунджаар нэг 21 аймагаас нэг 12 хавцаа байгаа. Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа. Гэхдээ энэ сүүлийн үед бол дэлхийн нийт одоо нүүбийн гаргасан хүний хөгжлийн индексээр нь хөгжлийг нь эренбилж хардаг болсон байна. За ингээд одоо Монгол улсын 21 аймгийн хүний хөгжлийн индексээр нь одоо жагсаагаад үзэхээр Улс аймаг бол одоо 21 аймагаас 18-д орж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар. Яагаад одоо Улс аймаг 21-ээс 18-д орчихваа гэд бас судлаад үзэхээр дундаж наслалт, ард иргэдийн дундаж наслалт бас бага байна. Монгол улсын ард иргэдийн дундаж наслалт 74 байдаг бол Улс аймгийн ард иргэдийн дундаж наслалт 71 настай. За энэ бол мэдээж одоо аслагдсан хязгаар нутагт одоо хорт тавдрын хөвчлөл өндөр байгаатай холбоотой. Ийм болохоор одоо бас аймаг орон нутгийн сонгуулийн үр дүнд одоо засаглаж байгаа одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар одоо аймгийн засаг даргын зүгээс одоо хавдрын эсрэг бодлогын бичих баримтыг одоо оруулж хэлэлцүүлж батлуулсан. Ер нь бол энэ хорт тавдар одоо яг юунаас болоод байгаа юм бэ гэдэг суурь судалгааг хийгээд эхэлж байгаа. За судалгаа хийхээс гадна бас эртэлрүүлэх энэ ажлыг нь бас анхаарал тавиад энэ жилээс эхлэж жоохон өөр түвшинд ажиллаж эхэлж байгаа. За юунаас гадна бас хорт тавдраар өвцөн ард иргэд минь Улаанбаатар хотод бас ирж эмчлүүлэхэд зардал өндөртэй, стресс ихтэй, олон сараар эмчлүүлдэг ийм онцлогтой болж байна. Ийм болохоор хорт тавдрын эмчилгээг Улс аймагтай хийж хэрэгжүүлнэ. Ялангуяа одоо Монгол улсад тэргүүлээд байгаа улаан хоолой хорт тавдар, ходоодны хорт тавдар, элэгний хорт тавдрын эмчилгээг мэс заслыг нь одоо Улс аймагтай хийдэг болгоё гэд Эрүүл мэндийн сайд мөнх сайхан гэж одоо Улс аймгийн цагаан ахын сумын уугуул ийм улсын хурлын гишүүн байгаа. Одоо сайд. Тэгээ одоо мөнх сайхан сайдтайгаа яаж тохироод ойлголцоод 25 оны 7 сараас эхэлж Улс аймагт одоо хавдрын эмчилгээг одоо мэс заслыг хийж байна. Хийж эхлэхэр болж байна. За түүний дараа чинь химийн эмчилгээг нь бас Улс аймагтай хийдэг. Ийм төвшөнд одоо бас шилжиж байна. За хоёрдугаарт одоо энэ хүний хөгжлийн индексийн бас гол үзүүлэлт бол одоо боловсролын асуудал байдаг. Боловсролын чанар бүтээмжийн асуудал. За Улс аймаг нь одоо бас ганц гайгүй одоо гилтаах үзүүлэлт нь одоо боловсролын үзүүлэлт юм. Ер нь бол боловсролоороо бас Монгол улстай тэргүүлдэг. Эсэлтийн ерөнхий шалгалтын оноо гэж байдаг. Та бүхэн бас сонсчихсан байна. 12 дугаар анги төгсөөд одоо конкурсанд орохоос өмнө эсэлтийн ерөнхий шалгалтын оноо авдаг. Энэ онооны дундаж үзүүлэлтээр бол Улс аймаг бол Монгол улстай тогтмол эхний 3-д ордог. Боловсролоороо тэргүүлдэг. Гэхдээ ингэж тэргүүлж байгаа учир шалтгаан нь бол бас өөрөө.
олон улсын PISA гэдэг агентлаг одоо Монгол улсын боловсролын салбарт одоо аудит хийж үзээд Монгол улсын одоо боловсролын салбар дэлхийн дунджаас хол хоцорсон байна. Азийн дунджаас 1.8 жилээр хоцорсон явж байна гэж. Монгол улсын 10 настай хүүхэд Азийн орны 8 настай хүүхэдтэй адилхан түвшний боловсрол эзэмшиж байна гэсэн үг. Тэгэхээр одоо манай улсынх нь одоо эстетикийн шалгалтын оноо сайн байна, бид нар сайн байна гэдээсэн чинь бидний өрсөлдөгч нөгөө 28 гэл муу байгаа даа. Бид нар сайнтай биш, бусд нь муу байгаа учраас ингэж яваад байна гэж үзэж байна. Ийм болохоор Увс аймгийн боловсролын салбарын зорилтууд Азийн дундаж үзүүлэлт юм байна. Бид Монгол улсын дундаж үзүүлэлтэд одоо бахархаа суугаад байх биш, Азийн дундаж үзүүлэлт рүү тэмүүлж явах хэрэгтэй байна гэж үзээд дэлхийн иргэнгээ бодлогын бич баримтаа гаргаж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаараа хилцүүлж батлуулсан. Одоо ингээд цаашдаа боловсролын салбар арай өөр аргаар хандаж байна. Тухайлбал одоо манай аймгийн багш сурагч нар улсын олимпиадаас олон медаль авдаг. Монгол улстай тэргүүлдэг. Улсын олимпиадад алтан медаль аваад ирсэн багшид Увс аймгийн төсвөөс 200 мянган төгрөгийн урамшуул өгдөг. Ичмээр Монгол улсын хэмжээнд хамгийн шилдэг багш Увс аймаг байхад Увс аймагаас төрж яхад одоо бид нар 200 мянган төгрөг барай зогсож байдаг урамшуулал гэдэг. Энийг болёо тий. Улсын олимпиадаас алтан медаль авч байгаа бол 5 сая төгрөгийн шагнал өгдөг байя. Эстетикийн шалгалтын оноонд 800 оноо авдаг зөндөө олон хүүхдүүд. Энэ хүүхдүүдэд 5 сая төгрөг өгдөг болёо. 12 дугаар ангид төгсөж байгаа алдраа жаахан хүүхэд Монгол улсын хамгийн өндөр оноог аваад ирж байхад 5 сая төгрөгөөр шагнахад одоо юунд нь татгалзах вэ тийм ээ? Дээд сургуульд явахдаа ядаж 1-р курсын сургуулийн төлбөрөөр Увс аймгийнхаа төр засгаас бэлгэн даваа явдаг байя гэж байна. Ийм байдлаар одоо бид бүхэн бас боловсролын салбарыг бас өөрөөр харж дүгнэж менежментийг нь бас өөрчилж авч явж байгаа. За баярлалаа. Тухайлбал дөнгөж саяхан энэ журмаа баталсны дараагаар Увс аймгаас математикийн олон улсын олимпиадаас мөнгөн медаль аваад ирсэн. 12 дугаар ангийн хүүхэд Баж Намсраа гэдэг Увс аймгийн Улаангур сумын харьяат хүүхэд. Энэ хүүхэд бүтэн өнчин хүүхэд. Энэ хүүхэд тийм янз бүрийн багаасаа тусгай тийм давтлага даалгавар авч байгаагүй ингээл нэг Увс аймагт байдаг хүүхэд. Олон улсын математик олимпиадаас Увс аймаг урд нь түүхэндээ 2 хүрэл медаль авч ирсэн юм байна. Нэг нь Хүрлбаатар гэж одоо улсын хурлын гишүүн сайд байсан хүн. Олон улсын математик олимпиадаас хүрэл медаль авсан. Дараагийн жил нь Лагвсуран гээд бас 2 дугаар 10 жилийн төгсөгч хүрэл медаль авсан. Ингээд одоо өөр олон улсын медаль байхгүй. Гэтэл одоо 30 гаруй жилийн дараа Увс аймгийн нэг алдраа жаахан хүүхэд олон улсын математик олимпиаданд очоод мөнгөн медаль аваад ирж байгаа. Тэгээ энэ хүүхдэд бол одоо сая журмаараа бид бүхэн 8 сая төгрөгийн урамшуул болгож байгаа. Багш нь одоо аргачаад орж ийн Одгэрл гэж математикийн багш байдаг. Тэрэнд нь 3 сая төгрөг ингээд 11 сая төгрөгөөр шагнаж урамшуулаад сууж байгаа тийм. За эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Увс аймаг маань жоохон сул хаа. Энэ бол бас алс баруун хязгаар бас жоохон зам тээвэр сул хөгжсөн эдийн засгийн багтаамж багтаа учраас ийм сул байна. Өнөөдөр эдийн засгийн чадварыг нь бол нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тоо хэмжээгээр үнэлдэг. Монгол улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 20 сая төгрөг байдаг. Увс аймгийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5 сая төгрөг байдаг. Монгол улсын дунджаас 3 дахин бага байна гэсэн. Би бол Дархан аймгийн мэдээг бол сайн мэдэхгүй байна. Лавл Монгол улсын дунджаас дээгүүр байгаа гэж бодож байна. Тэгэхээр Увс аймагт байгаа энэ яагаад 7.5 сая төгрөг бага байна вэ гэхээр эдийн засгийн чадвар хэмээн байна бидэнд. Үйлдвэрлэл баялаг бүтээхгүй байна. Төсвийн дэмжлэгээр одоо ажил үйлчлэгээ явуулаад байна гэсэн ийм дүгнэлт гарч байна. Энэ ч үүднээсээ одоо Монгол улсын засгийн газраас бүсчилж хөгжүүлнэ гэж байгаа. Улсын хурлаас баталсан бодлогын бич баримтаар. Тэгэхээр одоо бүсчилж хөгжүүлэхэд Увс аймаг баруун таван аймгаа цаашид одоо гурил тэжээлээр хангана гэдэг нэгдүгээр зорилтоо тавьж байгаа. Хуучны одоо баруун турууны сангийн аж ахуй бол одоо бүрэн дүүрэн ашиглаж чадвал баруун таван аймагт одоо гурилаар малын тэжээлээр хангах юм боломж бол бид бүхэнд байна. Энд хүрээндээ одоо Улаангуй баруун турууны чиглэлийн засмал замыг ашиглалтанд оруулах ёстой, барьж байгуулах ёстой гэдэг ийм зорилтыг бол дэвшүүлж байгаа. Зураг төсвийн ажлыг нь одоо хийгээ явж байна. Замыг.
хэрвээ энэ зам ашиглалтанд орвол Увс аймгийн зүүн сумууд одоо Малчин, Хиргас, зүүн говь сумын төвөөрн дайрны энэ зам, цагаанхан тийм ээ, баруун туурын тэс сумууд бол одоо ингэ аймгийн төврөө явхад автозамаар явдаг. Ийм болно гэсэн ийм зорилтыг дэвшүүлж байна. За хоёрдугаарт бол одоо чацарганы аж ахуй байна. Социализмын үед бол Увс аймгийн чацарганы аж ахуй бол бас сайн хөгжсөн. За нийгмийн шилжилтийн үед 90-ад оны үед бол чацарганы аж ахуй Увс аймагт унсан. За сүүлд одоо Батцайхан дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байхдаа 2011 онд тавьцаа байх 10 оноод чацарган хөтөлбөрийг Увс аймагт одоо дахин хэрэгжүүлж Увс аймгийн чацарган тариалтыг бол социализмын үеийн амжилтанд хүргэж байсан. Гэтэл одоо сүүлийн 4 жил дахиад энэ салбар унчлаа. Тэгэхээр одоо бид бүхэн чацарганы технологийн асуудлыг шинжилье.